түр ямар юм гийгүүллээ гэж одоо яаж ажилласан гэж тэр хүмүүсээс дотор аваад байгаа юм би 2% дотор аваад байгаа юм бэ гэж. Тэгэхээр ер нь бол сүйд бас тодорхой хэмжээгээр энэ тэр Батхүү гэдэг хуульчин оруулж ирсэн тэр бичиг баримт болон бусад одоо мэргэжлүүдийн зөвлөгөө авсны үндсэн дээр ер нь бол ерөөсөө та нэг байранд орлоо. Тэр байраа буцаад сайжруулна тийм үү? Сайжруулахдаа хуучин байраа зархад нэг удаа л ерөөсөө тэр 2%-аас нь чөлөөлөе. Бусдаар одоо юу гэдгийг та нэг 7 байртай байлаа гэх тийм ээ. Тэр 7 дээр бүгдэн дээр нь 2% авах чинь ерөөсөө болохгүй байхгүй. Энэ чинь бол ерөөсөө тэр нөгөө амжиргаа гэдэг асуудлаас даваад явсан бизнес болоо явсан. Ийм зүйл байна. Тийм учраас ер нь бол анхны иргэн хүн анхны байраа борлуулах тохиолдолд 2%-аас нь чөлөөлөх ийм л одоо заалтын төлөөл би энэ их хурал дээр энэ асуудал орж явна. Тэгээд энэ дээр бол хэрвээ одоо яг ийм заалт байхгүй бол би зарчмын зөрүүтэй санал гаргаж анхны байраа борлуулсан тохиолдолд энэ одоо 2% чөлөөлнө гэдэг энэ заалтан дээр байна. Тэр иргэдэг ченжнераас ялахын тулд одоо яг анхны байраа гэдэг. Тийм анхны байр дээр тодорхойлно. Тэр нь зөв биз дээ. Тэгээ одоо ингээд чи бол одоо шинэ ингээд жил болгон байраа шинжилээд чадахгүй шүү дээ. Тийм учраас амьдралдаа бол нэг 2-3% одоо л одоо байраа шинжлэх ийм сайжруулах шаардлага гарна. Тэр нь орлогоос шалтгаална. Эдийн засгийн өсөлт сайжраад улс орон хөгжөөд байх тусам хүний амьдрал бас сайжрах нь дамжиггүй. Энэ тохиолдолд бол нэг байраа л одоо зархад 2%-аас чөлөөлөх. Ийм л одоо байр сууринаас энэ асуудал тань. Ардчилсан намын зүгээс одоо бас аж ахуйн нэгжүүдийг нэг удаагийн татвараас чөлөөлөх санаачлагыг гаргасан байгаа шүү дээ. Энэ дээр одоо бас гишүүд болон иргэдийн зүгээс бас санал зөрүүтэй зүйлүүд байх шиг байна. Ер нь иргэд татвар төлөхөө болчвол яах юм бэ? Дараа нь өршөөгдөж хэмжээ. Тэгэхээр бас энэ их хурлын гишүүний хувьд бас тодорхой бодлого тодорхойлогч хүний хувьд бол яг энэ асуудал дээр засгийн газрын байр суурь гараагүй тохиолдолд энэ асуудлаар би яриа өгөн зохимжгүй. Өөрөөр хэлбэл энэ одоо тодорхой хууль баталгалд оролцдог хүний хувьд бол энэ асуудлыг дэмжиж ярих юм бол тийм ээ татврын орлого буурах магадлал өндөр. Тийм учраас өнөөдрийн хууль тогтоомжийн дагуу татвар ард иргэд одоо аж ахуйн нэгжүүд төлөх ёстой. Мэдээж одоо эдийн засгийн хүндэрч ялангуяа одоо энэ нөөтийн 10% татвараас болоод аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож байгаа юу доголдож байгаа. Тийм учраас тэр засгийн газраас оруулж ирсэн 10 сарын 1-ээс нөөтийн буцаа олголтыг 5% болгох энэ асуудлыг наашлуулах ёстой юу наашлуулах ёстой. Би хувьдаа бол 5% нөөтийн өдрийг 5% болгох буцаа олголт нь 2%, нийтдээ 3% төлдөг энэ одоо хуулийн төслийг өргөн барьсан. Гэвч харамсалтай нь өнөөдрийн их хурал засгийн газар бол энийг дэмжихгүй байгаа. Тэгэхээр 2024 оны мөрөг хөтөлбөрт ардчилсан намын мөрөг хөтөлбөрт 5% болгохоор заалт орсон. Үүнийг одоо 28 оны мөрөг хөтөлбөрт оруулах, энэ батлуулах энэ ажлыг